Эрдэнэ үйлдвэрийн 49%, Монгол Улс Витмедийн 49%-ийг Монгол Цэс корпорацид худалдсан холбоотой асуудлаар ажлын хэсэг гарч шалгасан. Ажлын хэсгийн шалгалтын зорилго бол 3 үндсэн чиглэлд зорьсон. Нэгдүгээрт энд бид өнөөдөр яг сайхан бэлгийн засгийн газар ямар хууль тогтоомж зөрчсөн бэ гэдэг асуудал. Хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан уугүй юу? Эсэх асуудал байсан. Хоёр дахь асуудал бол 49% худалдаж авсан банкны хөрөнгийн их үүсвэр хууль ёсны байсны эсэх асуудлыг үтсэн байгаа. Гурав дахь багц асуудал бол энэ хүрээнд энэ банктай холбоотой худалдаа Эрдэнэ үйлдвэрийн татвар болон 6 сарын 30-наас хойш 11 сар хүртэлх хугацаанд хийсэн гүйлгээтэй холбоотой гэх мэт ийм 3 багц асуудлаар ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол банк, татварын ерөнхий газар, хууль зүйн тот хэргийн яам, сангийн яамны төлөөлөл багтсан ийм мэргэжсэн дэд ажлын хэсгүүдтэй ажилласан. Энэ хугацаанд ажлын хэсэг ажиллаад санал дүгнэлт гарч дууслаа. Ажлын хэсгээс гарсан нэг зүйл бол өнөөдөр яг хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд энэ худлаа авах ажиллагаа явагдсан уу гэдэг асуудал төр бол ажлын хэсэг санал дүгнэлтээр бол хүчин төгөлдөр хуулийн хүрээнд явагдаагүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар 11 сард 6 сард гаргасан 330 дугаар тогтоолоор Эрдэнэт болон Монгол Улс Витмедийн 49%-ийг 3 дахь чиглэлд зарсан нь хууль зөрчсөн гэсэн ийм шийдвэр гаргасан. Үүнд ямар хуулиуд байгаа гэхээр үндсэн хуулиас эхлээд өнөөдөр мөрдөж байгаа олон улсын гэрээний хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компани тухай хууль, мөн Орос болон Монголын засгийн газар хооронд байгуулсан олон улсын гэрээ, засгийн газрын тухай хууль, их хурл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмлын урдад хамааруулах тухай их хурлын 27 дугаар тогтоолыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн. Зөрчсөн дүгнэлт нь том агуулгаар нь хэлэх юм бол улсын их хурлаар хийлдсэн шийдвэрлэх ёстой асуудлыг засгийн газар дур мэдэн сонгуулийн хугацаа тулсан тийм үед хүний нүднээс талдуур ийм зүйл хийсэн нь бол хууль зөрчсөн үйлдэл байсан. Их хурл дангаараа бүрэн ирэхээр шийдвэрлэх ёстой асуудлыг засгийн газар шийдсэн буруу гэдэг зүйлийг үзсэн. Хоёр дахь нэг зүйл бол энэ худалдаа авах ажиллагаатай холбоотой хөрөнгийн их үүсвэрийн асуудлыг үзсэн. Нийтдээ Монгол Цэс корпорац Эрдэнэтийн 49%-ийг авахын тулд 3 удаагийн гүйлгээгээр 40.127 сая Америк долларыг 400 өөрөөр хэлбэл 400 сая гаруй Америк долларыг шилжүүлсэн байна. Энэ мөнгийг яаж босгосон асуудлыг судлан үзэхэд худалдаа хөгжлийн банк болон захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийг эргэн тойрны хүмүүсээр дамжуулан байгуулсан компаниудаар дамжиж худалдаа хөгжлийн банк зээл өгөх замаар Монгол Цэс корпорацийг санхүүжүүлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хугацаанд ямар компаниудаас Монгол Цэс 400 саяыг зээлж авсан бэ гэхээр QSC гэж дархны төмөрлөгийн үйлдвэрийн байдаг компани 62.9 сая доллар, Riverstone Properties компани 70 сая доллар, United Energy System компани 70 сая Америк доллар, Kinetic гэж компани 68 сая Америк доллар. Эдгээр компаниудад зээл өгөх замаар Монгол Цэс мөнгө босгож авсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол худалдаа хөгжлийн банкны тухай хууль заасан арилжааны хилцлийг хийж арилжаа бизнесийн ашиг олох зорилгоор хадгаламж эзэмшигчийн мөнгийг бизнесийн ашиг олох зорилгоор банк ашиглаж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж ийм хилцэл хийж худалдаа авсан гэсэн үг. За үүнтэй холбоотойгоор ажлын хэсгээс тодорхой дүгнэлтүүд гарсан. Санал асуулт та бүхний асуултаар бас манай ажлын хэсгийн гишүүд нэмэх байх. Ерөнхийдөө бол 49%-ийн хувьцааг худалдаж авахдаа энэ байршуулсан мөнгө хөрөнгө энэ бүх юмнаас харахад бол төр 100% өөрийнхөө эзэмшилд авах ёстой. Энэ үнцэнтэй аж ахуйн нэгжийг ингээ өгөх нь буруу гэдэг байр суурин дээр өгсөн. Өнөөдөр худалдаа хөгжлийн банкнд байгаа хөгжлийн банк Монгол банкнаас дамжуулан зээлдүүлсэн нэртэй хууль бусаар олгосон
нийт 200 гаруй тэрбум төгрөг, хөгжлийн банкаар дамжсан 200 гаруй тэрбум төгрөг, 71 сая Америк доллар, дээрээс нь хөгжлийн банкнаас байршуулсан бондын мөнгө бас байгаа. Энэ бүх мөнгүүдээр засгийн газар хэлцэл хийх замаар энэ 49% буцааж аваа. Энэ ард түмний өмчийг татвар төлөгчийн хөрөнгийг богино хугацаанд төлж болох үс энэ үр ашигтай зүйлдээ төр өөртөө авч ашиглах нь зүйтэй гэсэн ийм дүгнэлт төрсөн байгаа. Хоёр дахь нэг зүйл бол өнөөдрийн арилжааны банкуд дээр явагдаж байгаа хууль ёс үйлдэлүүдийн зарим зүйлүүд бол цасах ёстой юмнууд гараад байна. Монгол улс өнгөрсөн хугацаанд гарсан олон банкны дампуурлын асуудал энэ бүх юмнууд банкны эзэд өөрсдөө бизнес хийх зорилгоор хадгаламжийн эзэмшигчийн мөнгийг үнэгүй болгодог. Энэ хэрээрээ банкны хөрөнгөний чадваргүй бол дампуурдаг ийм нөхцөл байдал үүсдэг. Ийм болохоос нөхцөл байдал үүсчихгүй гэж бас болгоомжуулж байгаа бас дурдсан байгаа. Түүнээс гадна нэг хувьцаа эзэмшигч бол нэг банкнд л хувьцаа эзэмших ёстой. Тэгвэл өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны 93%-ийг нэг Эрдэнэлэг гэж хүн, Улаанбаатар банкны 99%-ийг Эрдэнэлэг гэдэг хүн хоёр банкны хувьцааг давхар эзэмшиж явж. Энэ хуулийн шаардлага өнөөдөр биелэгдэхгүй байна. Энэ банкыг тойрсон нэр бүхийн албан тушаалтнууд тухайн банкнд хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирал, бусад салбар газрын захирлаар нь ажиллаж исэн залуучуудаар дамжуулан байгуулсан компаниудаар дамжиж бүх арилжааны бизнесийг хийж байна. Тийм учраас энэ байдал зүйлийг засах ёстой гэдэг зүй асуудлыг бол бас Монгол банкнд хариуцуулахаар даалгаж байгаа. Ийм зүйлүүд байна. Тийм учраас энэ 330 дугаар тогтоолын 1-р заалт тусгасан тэр засгийн газар энийг худалдаж авахгүй гэдэг тогтоолын тэр заалтыг хүчингүй болгох ёстой гэж ажлын хэсэг үзэж байгаа. Дахин бас цохож хэлье. За ингээд та бүхэн асуух зүйл байвал хариулахад бэлэн байна. Та бүхнийг амгалан айлтгаж байна. Арднаас даргын хэлсэн дээр нэмжлэх тодруулах зүйлүүд байна. Энэ компаниудтай холбоотой юм аа. Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч ийм байгуулсан компаниуд энэ хүний удирдлаганд шууд удирдлаганд ажилладаг Пүрэв төвшин Хөрөл Баатар гэх мэтийн хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниудаар дамжуулж энэ ажиллагаа явагдсан байна. Процесс нь яаж явагдсан вэ гэхээр эхэлж энэ сайн нэр төрсэн компаниуд Худалдаа хөгжлийн банкта зээлийн гэрээ хийгээд 62-аас 70 сая доллар аваад тэр авсан мөнгө шууд тэр Копер корпорац гэдгээр шилжүүлээд Копер корпорац нь хоошоо шилжүүлэх байдлаар энэ схем явагдсан байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ Монголын Копер корпорац гэдэг нь бол анх Жумэрэ гэдэг нэртэй байгуулагдсан 12 онд 14 онд нэрээ нэг сольсон. Дахиад нэг сольсон 14 онд. Тэгээд NDPK гэдэг нэртэй байжгаад 16 оны 3 сард нэрээ Копер корпорац болгож өөрчилсөн нэг гишүүнтэй компани. Энэ компанид 16 оны ихээр хөрөнгөтэй боллоо гэж 112 тэрбум төгрөг хадгаламжаас нь шилжүүлсэн гэдэг ийм зүйл яригддаг. Үйл ажиллагаа явуулдаггүй ийм компани байжгаад гэнт энэ лөө явсан. Энэ 112 тэрбум төгрөг Пүрэв төвшингийн Улаанбаатар банкнд хадгаламжаас гарсан гэдэг ийм тайлбар хэлж байгаа гэдгийг хэлье. Энэний 112 тэрбум төгрөг байна. За энэ 6 сарын 20-нд Худалдаа хөгжлийн банкнаас 75 сая доллар зээлдэгтэй ирээдүйд бий болох орлого гэж барьцаанд тавиад тэр Копер корпорац гэдэг. 6 сарын 27-нд Эрдэнэтэд хяналтаа тогтоосны дараа 6 сарын 30-нд Эрдэнэтийн 49%-ийг Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьчихсан. Дараа нь гүйцэтгэх захирал орхныг нь энэ Копер корпорацийг төлөөлсөн Эрдэнэтийн дүүзэн гишүүн болгоод орхон нь хууль зөрчижсэн ийм зүйл байна. 2 дугаарт. 3 дугаарт энэ
QSC гэдэг нэг компани байдаг. Энэ дархны ард түмэлгийн үйлдвэрийн 30 жилийн хугацаагаар концессор авсан гэдэг ийм компани Эрдэнэбэлгийн эзэмшил байсан компани. Энэ компаниас 62.9 сая доллар зээлдсэн. За энэ компани 14 онд дархны ард түмэлгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаагаар аваад 5 объект өөрийн хөрөнгөөр барина гэж тэр гэрээгээр тохиролцоод тэрэн дотор авто зам, төмөр зам гэсэн юмнууд бий. Энэ хугацаанд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гаргасан зардлаа нөхөн гэж гэрээ хийчихэд засгийн газар нь 15 онд гент гэрээнд өөрчлөлт оруулаад төмөр зам, авто зам барьсан мөнгөний буцааж энэ компанид болгох гэдэг ийм гентийн шийдвэр гаргаад 16 оны 2 сарын 26-ны өдөр сангийн сайд байсан болор 10 тэрбумаар 18 вексел бичиж өгөөд нийт дүнгээрээ 90 сая доллар яг энэ Эрдэнэтэй худалдаа авалт явагдахын өмнө хийсэн байна. Дараа нь 16 оны 6 сарын 17-нд Прүв төвшин өөрөө 100% ангаар эзэмшдэг. Ирвест нь Properties гэдэг компаниас 70 сая доллар зээлсэн гэдэг. Өөрөөсөө мөнгө зээлж шít. Өмнө нь 112 тэрбумыг Улаанбаатар банкнаас хадгаламжаас энэ лөө шилжүүлчихсэн Прүв төвшин өөрийнхөө байгуулсан компаниас 70 сая доллар зээлсэн гэх баримт бичиг бүрдүүлж энэ 70 саяыг худалдаа хөгжлийн банкнаас гаргасан байна. Тэрний дараа United Energy System гэдэг компаниас 68 сая долларын зээл энэ компанид худалдаа хөгжлийн банк болгосон. Энэ компани Төрөөчийн Healthcare корпорацид энэ мөнгийг шилжүүлсэн. За энэ компани 12 онд байгуулагдсан. 12-аас 15 онд 10-аас 33 сая төгрөг татвар төлсөн гэдэг. 16 онд 1 сая төгрөгийн татвар төлсөн. Тэгээд 16 оны 5 сарын 30-нд QSC компанид шилжчихсэн. Нэг эзэнтэй гэсэн үг, Эрдэнэбэлгийн гэсэн үг. Энэ United Energy System гэдэг компани зээл авахдаа Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгааны станцыг барьцаанд тавьсан гэдэг гэрээ байгуулж байгаад энэ мөнгө авчихсан. Тийм цахилгааны станц зүгээр л байхгүй. Дараа нь 6 сарын 17-нд Сингапур төрөлхтөй Canet гэдэг компаниас 68 сая доллар авсан. Энэ компаниг 3 сард Монгол бүртгүүлэх гэж нэрийг авчгаад бас Прүв төвшин. Тэгээд бүртгүүлэлгүй явчихсан. Энэний дараа 6 сард худалдаа хөгжлийн банк 68 сая долларын зээл өгсөн энэ компанид. Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмлыг барьцаалуулсан гэдэг гэрээ хийж хагаад Эрдэнэтээс зэс нэмэ хийдэг компани юм шиг байна. Ингээд энэ зээлийг өгчихсөн байдалтай байх юм байна. Нэгдүгээр нэмж хэлэх гэсэн юм бол энэ. Хоёрдугаар нэмж хэлэх гэсэн юм бол би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш нэг 100 орчим тэрэм төгрөгийн татврын мөнгө алга болчлаа гэдэг зүйлийг яриад байсан. Наад захна гэж яриад байсан юм би. Тэгээд Эрдэнэтийн захирал байсан даваад сэрн мэдгдэл хийгээд ийм мөнгө алга болоогүй. Тэр 87 тэрэм төгрөгийг дархны төмөрлөгт шилжүүлээгүй гэсэн зүйл яриад байсан. Тэгэхдээ юу болчихсон бэ гэхээр 6 сарын 27-нд энэ Эрдэнэт үйлдвэр дээр хууль ус хяналтаа тогтоосноос хойш хугацаанд 6 сарын 27-наас 11 сарын 21 хүртэл хугацааны урлаг зарлагын асуудлыг авч үзэхэд нийт 58 сая долларыг 12 оны ногдол ашиг гэж 47 сая долларыг 13 оны ногдол ашиг гэж 8.6 сая долларыг нийт том дүнгээр 58 сая долларыг ногдол ашиг гээд энэ Прүв төвшин гэдэг хүний Кобр корпорац гэдэг компаниуд шилжүүлчихсэн. Ногдол ашиг. Оросд аваагүй ногдол ашиг гэдэг юмыг
13 онд Эрдэнэтэй ямар ч холбоогүй байсан энэ компани Ноглаш гээд мөнгөний зурж улжсан. Дээрээс нь тэр Эрдэнэ Белгийн мэдэлд бүтэн шилжсэн хөтөл рүү хоёр орчим тэрбум төгрөг, 2.7 тэрбум төгрөг, дархны төмөрлөгийн үйлдвэрт 17 тэрбум төгрөг шилжүүлсэн байдалтай байх. Татврын албанаас хийсэн шалгалтаар энэ жилийн татврын орлого 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байна гэдгийг тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл ер нь цаашдаа бол энэ бүлэглэл татвар төлөх сонирхолтой байгаа юм байна. Байга хөрөнгийн шархаа нөхөх ажилд зориулж байгаа юм байна гэдэг нь шалгалтын явцаас харагдсан. Ийм хэдэн зүйлийг би бас тодруулж хэлэх гэсэн юм. Ерөнхий том дүнгээр юу харагдаж байна вэ гэхээр энэ Монголд их сонин ёс тогтож байгаа юм байна. Тэнд нэг мөнгөтэй хүн Монголын төрийн шийдвэр гаргадаг. Тэр гаргасан шийдвэрийн сайд эрх хэмжээний хүрээнд биелүүлдэг. Сайдаас давсан асуудал байх юм бол засгийн газарт оруулдаг. Засгийн газраас давсан асуудал байх юм бол их хурлд оруулж ирж асуудлыг бүтлүүлэн шийдвэрлэдэг ийм ёс тогтсон байна. Хөтлийн цайм чухал үйлдвэрийг 10 жилийн хугацаагаар 11 онд гэрээ байгуулж эднэр авсан. 4 объект барина гэж тэр гэрээгээр хөрөнгө оруулалтын гэрээгээр шийдсэн. 15 онд гэнт тэрийг хөрөнгө оруулагчид нь худалд гэдэг юу оруулж ирээд саналыг засгийн газар оруулж ирээд их хурл шийдчихсэн. Гэрээний хугацаа дуусахад дахиад 5 жил дутуу байхад. Тэр дархны төмөрлөгийн үйлдвэр дээр өөрийнхөө хөрөнгөөр бариад улсад шилжүүлнэ гэж гэрээ хийчихэд 14 онд Фортун Батбаяртай хийсэн гэрээ. Тэр төмөр зам автозам 2 гэдэг юм барьсан болцоход 15 онд дахин засгийн газар нь гэнт туралдаад мөнгөд буцааж өгөх гэдэг шийдвэр гаргуулад энэ Эрдэнэтийн худалдаа авалт болохын өмнө 90 сая долларыг тэр компанид буцааж өгсөн. Ийм л болсон байна. Энийг л талсан зогсоох ёстой гэж үзэж байгаа. Арилжааны банкуд Монголын одоо мөрдөж байгаа хуулиар зөвлөл ангин банкны тухай хууль нь 10 онд батлагдсан банкны тухай хууль нь 3 дугаар зөвлөл зааснаар 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулнаа гэж заасан байдаг. Дээр нь санхүүгийн зохицуулах орооноос зөвшөөрөл аваад 7 төрлийн бас санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулнаа гэж заасан байдаг. Эннээс өөр ажиллагаа явуулж болохгүй хориглоно гэд 7 дугаар зөвлөлд заачсан байж байдаг. Гэтэл энэ худалдаа хөгжлийн банкыг тойрсон хүмүүс банкны хуулийн энэ үндсэн зарчмыг зөрчиж аж ахуйн үйл ажиллагаа явуулж улсын өмчийн төрийн өмчийн газруудыг элд махнаас хийж өөрийн болгодог ийм үйл ажиллагааг тасралтгүй 4-5 жил явуулсан байна. Эцсийн том дүнгээр юу харагдаж байна вэ гэхээр Монголын өнгөт металлын бүх салбарыг эрхшээлд оруулах дархан төмөрлөгийн тэнд бүлэг ордууд бий. Хөтөл, Эрдэнэт, Монголоос Совет мед гэдэг нэгдэл дээр Монголын өнгөт металлын бүх лицензүүд байдаг. 50 орчим лиценз. Энэ салбарт хяналт тогтоох, дээрээс нь эрчим хүчний салбарт энэ хувийн хяналтыг тогтоох ийм ажлууд өнгөрсөн 4 жил хийгдсэн байна. Баг нуурын станцыг авах гэж байгаа эднэр болчихсон сонгуулийн үеэр би тэр үндсэн баримтыг үзчихсэн. 3-4 дугаар цахилгааны станцыг яг ийм байдлаар авах гэж оролдож байгаад одоо нэг зогсон байдалд орчиход байна. Ийм холын улбаатай төрд хяналт тогтоох гэсэн орлогууд удаан хугацаанд явагдаж энэнд төрийн албан тушаалтнууд татагтан урсан байна гэдгийг би тэмдэглэж хэлэх гэсэн.